Манай өвөг дээдэс нэгэн мөрөөдөлтэй байсан. Белеза манагийн эрэг дээр тэр диваач мэд газарт 5 одтой амралтын цогцлбор байгуулахыг. Бодит явдлаа сэтгэлэн бүтэв. Тэр жижиг улаанцыг юу юм? Нэг хөгшин онцны эзэмшлэн сардины уламжлалт жижиг сүрэн тасган. Гэхдээ танд бодлоо. Энэ хязгаарч асуудал болохгүй. 1975 онд манай гэр бүл анхнаасаа та нарт үгүй гэж хэлсэн гэсэн. Одоо 25 жил өнгөрөөд 2 дахь удаагаач үгүй гэж байна. Ноён Эфезио. Аваа тэд хэдийг санал болгосон. 150 саяг өгнө гэсэн. Саналын дүнгээ нэмье. 300 сая. Үгүй. Кубрикэнд 1-7 хоног байсан бол Сансрын Одиссей 3001 онд хийх байсан байх. 2500 ажлын байрны тухай яригдж байна. Чадна гэж ботож байл өөртөө ятгаад үз. Үгүй гэж хэлсэн. Эфезио. Үгүй. Энэ удаа тэр хэдээс татгалзсан. 1 сая евро. Жакомо, алив, дэшаар. Папла могцорхон Эфезио мулаас газраа зархаас амархан. Санаа зовлтгүй. Энд бүх зүйл хуучнаар авгаа. Удалгүй уйлралч өөрчлөгдөхөө болно биз. Гэхдээ танаануудын нэр хүртэл үзэсгэлэнтэй шүү. Беласаман. Тэр бол их хувь. Галан эрэг ямар үзэсгэлэнтэй байгааг хараач. Яагаад үзэсгэлэнтэй байгаа юм? Бүх хүний өмч болохоор тэр. Дэлхийд даяар амжилт олсон Рикардо Миланыгийн шинэ кино. Гэхдээ яг хэдэг хүртэл юм. Зүгээр хэлээд өгчгөл дөө. Ай чи анда савида. Юу гэсэн үг? Амьдрал ийм л байдаг. Амьдрал бол амьдрал. Чамаас хүсэж буй энэ агуу золиос өгөөмрөөр шагнагдах болно. Хэдгэлээ. Хэдэ?